За сайн байцгаана уу guys. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд цоо шин төрлийн контентоор уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд энэхүү контентын маань нэр маань одоо ямар тач одоогийн байдлаар өгсөн байгаа TikTok гэдээ явж байна. Тэгээд онлайн гадаадад байдаг ер нь мэрэгчлэнүүдтэйгээ бас ярилцах журмаар ийм шин төрлийн контент хийж байна. Тэгээд эхний зочноор маань Google-ийн ахлах инженер Andrian компани хамтран үүсгэн байгуулагч Батлага ах маань оролцоход ингээд битээр бэлэн болцсон сууж байна. Тэгээд урилга хүлээж авч оролцож байгаад маш их баярлалаа Батлага. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. Тий. За өнөөдөр болохоор Батлага ах дээр юуны талаар ярилцах вэ гэхээр ер нь нэг 2000 миний санаж байгаагаар 2022 онд байна, 21 онд байна уу? Яг Монголд бас нэг жоох юм hypersnag-int ингээд жоох намжаад явцсан нэг технологийн шийдлийн талаар. Тэгээд дээрэс нь бас ер нь энэ AI-тай холбоотой таны бас өмнөх ярилцлагуудыг үзэж байхад бас нэлээд гой сонирхолтой сэдвүүд гарч ирсэн. Тэрнтэй холбоотойгоор бас нэлээд сайн ярилцъя гэж бодож байна. Тэгээд бид хоёрын хүндх ер нь гол технологи бол дижитал твин гэдэг энэ технологийн шийдлүүрийг ямар импактыг авчирдаг, ямар боломжуудыг бас энэ технологийн салбарт бий болгоод байгаа гэдэг талаас нь гой нэлээд дэлгэрэнгүй ярилцъя гэж бодсон юм. За хамгийн эхлээд ер нь ингээд хоёул яг үндсэн дөрвөөгөө орохоос өмнө гой танай гой сонирхолтой байдлаар одоо энэ яг захиурын хүндэд ер нь яг юу болоод байна? Та гоё ойрын сонир хачнаас нь гоё хуваалцвал энэ Anthropic гэдэг компанитай холбоотой, AI-тай холбоотой нэлээд ийм амар одоо үр дүнгууд гарч ирээд хүмүүсийн нэлээд шууруулад ах шиг байна. Тэгээд миний харж байгаагаар бол ингээд хитрхи бас нэг амар commercial юм хитрхи хөөс ер нь болоод байна уу гэхээр бас энэ нэлээд мундаг хүмүүсээс бас амар юм одоо постууд ч юм уу тэдний ярьж байгаа зүйлсийг харахаар нэлээд serious төвшөнд ирсэн юм шиг болоод ах шиг байна. Тэгээд захиурын хүндэд одоо яг AI-тай холбоотой юу болж байна? Яг энгийн одоо бид нар яг юу ер нь яг ямар үр дүн үзүүлээд байгаа болохоор энэ ингээд амар serious яригадаад байгаа вэ гэдгийг та гоё нэлээд тайлбарлавал. За ер нь бол яг бүхэл юм ер нь AI болцсон тий. Би болохоор одоо болохоор Google-д бол би нэг DeepMind гэж багтнадаг байхгүй. Тэгэхээр DeepMind маань бол ерөөсөө яг зүгээр яг AI дээр одоо суурилсан гэх юм уу те. Одоо Gemini-г сайжруулах, Gemini-аас гадна одоо AI-г ашиглаж юу хийж болох вэ? Яг тэрэн дээр төвлөрсөн баг байдаг байхгүй. Тэгэхээр яг AI-г нэгдүгээрт хөгжүүлж байгаа, хоёрдугаарт AI-г бас ашиглаж байгаа. Тэгээд альч талаасаа байсан одоо зүгээр ингээд хагастай сайнд ингээд нэг 2 хоног тэрний талаар бодохгүй байж байгаа ирэхэд ингээ бүх юм өөрчлөгдсөн. Тийм үед амьдарч байгаа болохоор ерөөсөө бүр ингээ өдөр болгон асар хурдтай өөрчлөгдөж байгаа. Тэгээ өнгөрсөн 100 болвол ер нь за яг өнгөрсөн 100 гэж та өнгөрсөн хавар юм байна те. Одоо яг энэ нэг AI-г ашиглаж ингээ нэг код бичдэг юм юунууд ингээ төлөвлөд нэлээд сайжирч эхэлсэн байхгүй юу? Гинт сайжирчсан. Тэгээд тэр үед ерөнхийдөө за энэ нэг жилийн дараа гэхэд бол бид нэр шал өөр юм хийж байгаа юм байна те. Өнөөдрийн код бичиж байгаа энэ арга марга бол бүгд тодлоо эдгээр бүгд байхгүй болох юм байна. Жилийн дараа гэхэд бүгд шал өөр юм хийж байгаа юм байна гэж ерөөхдөө харагдчихсан байхгүй. Тэгэл тэрнээс хойш одоо нэг жил хүрэхгүй л хугацаанд те. Одоо бол код бичих гэдэг юм өөрөө шал өөр болчлоо. Тэгээд тэрнээс ирж байгаа импакт нь бүр асар өндөр. Тэгээд ажил хийж байгаа арга нь өөрчлөгдөж байгаа. Юмыг нөгөө бодох нэг за нэг юм ингэж хийдэг дээ гэсэн нэг дараал мараал байгаа шүү дээ. Тийм юм ч өөрчлөж байгаа бүр ингээд шал өөрөөр бодох сэтгэх шаардлагатай болж байгаа. Тэгээ тэр нэг жил хүрэхгүйгийн хугацаанд дотор л ингээд за мэрэгчлэр бол ингээд шал өөр мэрэгжил болчихж байгаа байхгүй баг л. Тиймэрхүү том өөрчлөлтүүд гарч байна. Тэгээд яг одоо жишээлхэд AI-г ямархуу байдлаар commercialize хийж гинэ гэд үзэх юм бол одоо search дээр орж ирж гэн, энэ дээр орж ирж гэн, ингээд гэн яг ийм нэг commercial market дээр AI ингээд учиргүй орж ирэл амар томор өөрчлөлт байгаа юм бол баг байхгүй. Тэр л үе ер нь арай ороогүй байна. Яг тэгэхээр нэг product-ууд нь бас тэрнийг хүмүүст энэ маань яаж харагдвал зүгээр юм те энэ гэсэн юмудаа бодоод байгаа байх. Юу нэр хамгийн их өөрчлөлт гарч ийн вэхээр энэ өөрөө түүлийн хувьд яг ялангуяа яг софтвер инженерүүдийн хэрэгжилж байгаа түүлүүд л бүр асар би нэг юу контрактгүй бол байнга мэддэг. Тэгээ бас нэг зарим хүмүүс ярьж байгаагаар AI
хамгийн түрүүнд баг энэ софтвер инженерүүдтэй хамгийн их нөлөөлж байгаа нөлөөлж таардаг. Одоо бол ер нь ингээд код бичгээс ерөөс айх хэрэг болчихж байгаа байхгүй. Ямар нэг юм одоо ингээд өмнө нь бол за энийг нэг ингэж өөрчлөндөө өст амар том өөрчлөлт болно гэл тэгэл тэрнийг өөрчлөн гэл бичээл ягаал төлөвлөөл те. Тэгэл ингээд багаар өөрчлөл. Одоо ерөөсөө тийм байхгүй. Окей энийг ингэж өөрчлөё гэл тэгэл дуусаа нэг юм уу хоёр өдрийн ажил. Тэгэхээр нөгөө нэг энэ том өөрчлөлт хийхэд ерөөсөө айх хэрэггүй болчихж байгаа байхгүй. Тэрний нэг кодны хэмжээнээс айх хэрэггүй болчихж байгаа болохоор за нэг зөвхөн санаа нь ингээл хальт орж ирсэн л бол 2 хоногийн дараа хин нэг нөхөр төр нэг зүгээр ингээд бүтнээр нь солио хийцэн байж ах чинь тий. Тэгэхээр энэ sorry батлах. Тэгэнгүүт нэг ийм байгаад н. Одоо жишээл би энд ингээд зүгээр найзуудаа ч юм уу те эргэн тойрныхоо ингээд найзуудыг ажиглахаар тэд нар нэг юмд ингээд форматад байна. Тэр нь юу вэ гэхээр одоо ингээд ихэнх нь ер нь бол ингээд ChatGPT ч юм уу те эсвэл Google-ийн Gemini энтрийг ашигладаг. Тэгэнгүүт л энд нэг Anthropic гэдэг компани Cloud AI гэдэг нэг тийм өөр ингээ модель ашиглаа. Тэгэл тэр нь тийм ингээл одоо агентийн ирүү ирлээ те нэг компани захирал зүгээр компанийхаа тех хурлыг зарлснаа хурлын өрөөндөө 2 цагийн дотор Google Sheet дээр тоглоод тэгсээ тэрийг алдаага өөрөө засдаг тийм ингээд тийм бүтээгдэхүүн төр хийчлээ энэ төр гэж шуурал. Тэнгүүд бид нар нэг тийм амар одоо ингээл зүгээр жирийн ChatGPT ашигладаг хүн ингээ нэг юмнаас хоцроод байгаа юм шиг те. Үнэхээр ингээд би одоо нэг тийм сарын дараа гэхэд ч юм уу эсвэл за магадгүй хагас жилийн дараа гэхэд үнэхээр миний хийдэг ажил ингээд бүр өөрчлөгчдөөр ажилгүй болчих юм шиг тийм нэг тийм FOMO ингээд нэг юм ихнээсээ яг үүсч эхлэх байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр тэр одоо Anthropic гэдэг компани тэр Cloud AI нь одоо юугаараа өөрийн тэгээ бас нэг нь Open Cloud гэж бас нэг юм явсан тий. Тэгэл нэг агентийн ирүү ирлээ гэл техийн томоохон экспертүүд нь бас ингээд амар шуурал байна. Тэрэн дээр одоо энгийн энэ general одоо audience-ийн зүгээс юу нэ яаж хандах хэвтэй гэж та бодож байна? Яг cloud-ийн модель сайн. Гэхдээ яг бүр нэг тийм учиргүй сайн юм бас байхгүй л дээ. Гэхдээ одоо бид нэр ингээд нөгөө нэг хидэн энэ чинь ингээд нэг юм хидэн үе шат байгаа байхгүй. Нэгдүгээрт нь тэр чипийг өөрөө хийж чадж гэнэ үү те? Чип үйлдвэрлэдэг. Яг энэ нөгөө TPU, GPU энтри чи үйлдвэрлэж байгаа газрууд байгаа. Тэд нь болохоор нөгөө TSMC байна, Nvidia байна гэсэн нөхдүүд. Тэрний дээр энэ base моделлуудыг гаргаж байгаа газрууд байгаа. Base моделлыг бол зүгээр нэг ингээ модель train хийхэд хятадуу дарих юм дарах гэдэг шүү. Америкт бол нэг 100 сая долларгүй бол зүгээр base model train хийн гэсэн ойлголт бол байхгүй байхгүй юу? Нэг удаа нэг train хийгээд хамгийн ихний нэг юу гаргахад нэг нөхөнд нэг 100 сая доллар. Тэгэхээр тэрнийг гаргаж байгаа газрууд байна. Base моделлуудыг гаргаж байгаа газрууд. Cloud enter бол одоо яг үнэхэрийн одоо бүх датагаа авчираад base model сургаж байгаа гэж би бас бодохгүй л байна. Зүгээр яг суур юуг нь авчирч байгаа л янз бүрээр өөрчлөл гаргаж байгаа. Тэгээд тэр base моделийн дээдлэлт нь болохоор янз бүрийн аппликейшн хийж байгаа нөхдөд байгаа. Одоо жишээлхэд тэр base модель дээр чинь модель гэдэг чинь өөрөө ингээл нэг текст стрим оруулангууд текст стрим гаргаж байгаа байхгүй эсвэл нэг зураг оруулаад текст гаргадаг ч юм уу янз бүрийн нэг дата оруулаад дата гарч байгаа. Тэгэхээр тэр датаг бид нар яаж оруулах вэ? Нөгөө prompt дээр юу өгөх үү те? Тэгээ өмнө нь ярьсан юм чинь санаж ах юм бол нэг сайн яг энэ ярих гэж байгаа юмтай холбоотой номнуудыг нь олж авчираад тэр хэсгүүдийг нь хамт оруулах юм бол нөгөө модельчээс өчргөө мэддэг юм шиг яриад эхлэн те. Ингээд тэр хооронд янз бүрийн трикүүд байгаа байхгүй. Тэгээ тэр трикүүдийг сайн ашиглах юм бол үр дүн бас амар сайн гарна. Тэгэхээр одоо энэ cloud ч юм уу одоо энэ OpenAI, Gemini энэ төр бол одоо бол моделийн хэсэг бол ер нь нэг магадгүй нэг 10 paper дотор ингээд бүх юм дуусчихж байгаа. Тэгэл учиргүй өстэй 100 төрлийн одоо нэг research paper авчаад бүгдийг implement хийгээд ямар шаардлага байхгүй. Тэгээ нэг дата сайн байх хэвээр тий датагаа сайхан янзлах хэвээр гэдэг нэг хэсэг юм байгаа. Модель нэг иймэрхүү байх хэвээр гэдэг нэг хэсэг юм. Тэгэл тэргээр ерөнхийдөө моделийн хэсэг дуусчихж байгаа. Тэрнээс хойш юу юм бэ гэхээр ерөөсөө арт байхгүй. Арт тэр меморигаа бид нар яаж яах юм те. Тэгээд request ирэхээр нь яаж хямдхан явуулах юм, яаж ресурсоо сайн ингэж ангиллах юм. Тэр гэдэг юмнууд
Тэгээд энэ дээр бол янз бүрийн компаниуд янз бүрийн юмнууд хийж үзэж байгаа. Гэхдээ энэ бол одоо жишээлхэд ерөнхий юм байж болно тий. Эсвэл яг тухайн юмд зориулаад бас янз бүрээр имплемент хийж болох байхгүй. Одоо жишээлхэд заастаа кодлаг бичдэг болох ч гэх юм бол тий кодны талаар бүхэл мэдээллүүдийг оруулаад ингээл ингэчих юм бол нөгөө модель чинь бас айтайхан бичдэг болоо л эхэлнэ. Тэгээ тэр өмнөх коднуудыг нь яаж сайн индекс хийх үү, яаж тэрнтэй холбоотой юмнуудыг нь хурдан олоод нөгөө модельд чинь өгөх үү гэл яг энэ нөгөө энэ бол баг арт байхгүй. Тэгээ тэн дээр л хамгийн гол юмнууд нь явж байгаа. Тэрнээс модель бүр шинэ модель гараад тийм бол барагтай л байхгүй. Ер нь тэр жоохон хүлээцтэй жоохон цензуртэй сайн судалж хандах хэрэгтэй байна те. Тэгээ том зургаар нь суурьаар нь сайн хараал те. Одоо бол ер нь яг за код бичээ гэж байгаа бол яг энэ код бичдэг төлөвлүүд бүгд амар сайн болцсон. Cloud яг их сайн бол cloud их сайн болцсон. Тэр курсорт сайн байгаа. Тэрнээс гадна бас зөндөө олон яг юм тусгай зориултын юмнууд ч байгаа, төлөвлөд ч байгаа. Тэд нар бол бүгд хангалттай сайн гарч байгаа ер нь бол. За тэгвэл AI-тай холбоотой яг зүйлсүүд төр юм байж. Хойлоо тэгвэл яг би таны нэг тантай ярилцахаас өмнө таны өмнөх хэрний ярилцлагуудыг ингээд ихэнхийг нь ер нь бүгдийг харсан чинь л дандаа л ер нь Google-ийн технологи тий. Тэгэл таны инженерийн карьертэй ер нь ихэнхдээ холбогддог. Тэгээд харьцангуй яг нэг таны нэг Монголд хийж байгаа нэг стартапуудын талаар төдийлөн их хайхтар яригддгүй байлээ гэж би анзаарсан. Тэгээд надад яг юу гэж санагдсан бэ гэхээр яг би яг санаж байна. Яг 2021 онд энэ яг крипто, блокчейн энэ яг ингээд нэг юм бүүн болдог үеэр бас дижитал ТV гэдэг юм бас давхар Европт ингээд амар газар авч байна. Энэ технологийн шийдэл бас ингээд амар бүүн болж байна гэж яригдчихсэн. Тэгснээр Монголд ингээд ер нь аль нь ч ер нь жоох ингээд нэг яг бүр амар гой тогтож гой ингэж суурьш чадахгүйгээр ер нь жоохон ингээд мартагдчих шиг болчлоо. Тэгэхээр хоёлоо яг Andrion гэдэг энэ таны хамтарч үүсгэн байгуулсан компани болохоор яг энэ чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулдаг ийм компани. Тэгэхээр хоёлоо бүр эхлээ суураас нь эхлэе гэж бодож байна. Ер нь дижитал твин гэдэг гэж яг юу юм? Тэгээ энэний арт талд ер нь яг юу яваад байгаа? Яаж ажилладаг ийм технологи гэдгийг та гоё нэлээд тайлбарлаад өгвөл. За тэгэхээр дижитал твин гэдэг нь одоо яг юу ч юмтай яг нэг жоохон тийм яг дижитал твин гэдэг үгийг ашиглахгүйгээр тайлбарлах гэхээр ингээд амар их тайлбар болчих гээд байдаг учраас зөв. Энэ жоох юм маркетинг keyword маяг юм баггүй. Зөв. Гэхдээ яг энэ дижитал твин гэдгээр бид нэр яг юу илэрхийлэх гээд байна вэ гэхээр одоо тэр ялангуяа энэ аж үйлдвэрийн орчинд тий үйлдвэр дээр байж болно, уурхай дээр байж болно, эсвэл одоо юунд байж болно, хот бүтэн хот байж болно тий ямар нэгэн орчныг ингээд бүтнээр нь дижитал орчинд авчирч хагаад энэ дээрээ компьютер хийж хагаад энэ нэг бодит байж байгаа юм энэ дижитал юу хоёрыг л ингээл хооронд нь холбочихъя гэсэн тиймэрхүү санаа гэсэн үг. Тэгээ энэ санаа бол нэг юм учиргүй ингээл амар шин мэн зүйл биш шүү дээ тий. Яг хуу нэг яаж сайн хийж болох уу гэдэг юм байгаа байхгүй. Тэгэхээр тухайн үед яагаад дижитал твин гэдэг ингээд нэлээд их яригдаж эхэлсэн бэ гэхээр бид нөгөө нэг юм том скейлээр ерөнхийдөө энэ симулейт хийх том скейлээр ямар нэг юм ингээд одоо видео байж болно те одоо энэ ингээд ажиллуулах тийм бас боломж тэр өмнө бас нэг байгаагүй. Тэр ерөнхийдөө нэг машины чадамжууд нь сайжраад бид нэр ерөн заа иймэрхүү скейлийн юмыг ингэж хийх боломжтой юм байна гэсэн нэг юунууд гарч ирээд тэгээл ерөнхийдөө дижитал твин гэдэг ингээд нөгөө концепт өөрөө нэлээд сайжраад эхэлсэн байхгүй. Тэгээ энэ нь болохоор урд нь бол яг хуу дижитал твин гэж нэрлэж болохоор юм зөндөө байсан ч гэсэн ялангуяа тэр үед нөгөө нэг Fortnite гэдэг яг ийм нэг мангар том хэмжээний амар том world дотор амар олон хүн зэрэг ингээд real timer тоглож болоод эхлэнгүүт окей энэ ер нь game engine чинь өөрөө ингээд амар өндөр түвшинд хүрчихжээ бид нэр гейм хийж явсаар агаад те. Энэнийг ерөнхийдөө яг энэ аж үйлдвэрийн юунд ашиглаж болмоор юм байна гэдэг гэсэн тиймэрхүү санаан дээр ерөнхийдөө анх тулгуурлаж бид нэр эхэлсэн. Тэгээд яг хуу ер нь бол дижитал болгочих юм бол тэн дээр юу ч хийж болно шүү дээ те. Ер нь бол тэгэхээр дижитал болгоё тэгээд тэн дээр бүх асуудлуудыг шийдчихье. Тэгээ буцаагаад нэг
байгаа индастрид нь apply хийчихэл гэдэг гол санаа. Ааха. Яг хоо дижитал болгохыг шууд дижитал болгох чиг гэхээр хоёлаа яг хожоо иймэрхүү ерөнхий байдлаар ярьчихаар хүмүүс зүгээр нэг ингээл мобайл аппликейшнээр төрийн үйлчлэгийг дижитал болгохыг гэдэг шиг юм ойлгочих магадгүй. Тэгээ тэнгүүд одоо энэ дижитал ТV гэдэг технологийн гол онцлог нь яг одоо гэдэг чинь те энэ Улаанбаатар хотыг дижитал орчинд орууллаа гэж бодоход тэгээ тухайн үеийн хөрснийх нь одоо мэдээлэлтэй агаараас салхитэй бүх датаг ер нь ингэж оруулаад тэгээд Улаанбаатарт одоо ийм бүтээн байгуулалт хийх юм бол энэ яаж өөрчлөгдөх бол эргэн тойронд яаж нөлөөлөх бол энэ төр гэдгийг хардаг. Яг том зургаар нь харуул тийм. Гэхдээ бүр дижитал ТV-нийг бүр жижиг цэг дээр нь аваачаад харахаар бас ингээл те одоо бидний хэрэгэлдэг ингээл Apple Watch ч юм уу те бидний нөгөө нэг эрүүл мэндийн датаг ингээл тэр чигт нь хадгалж байгаа. Тэр ингээл баг бидний эрүүл мэнд талаас нь ингээд дижитал орчинд аваачсан юм шиг. Тийм хэлбэртэй байгаа даа байхгүй тий. Тэнгүүд одоо ер нь яг энэ дижитал ТV гэдэг технологи яг аль аль салбаруудад айгүй хүчтэй ингээд явж байна. Импакта ер нь аль аль салбаруудад ингээд хүчтэй гаргаад эхэлж байна гэж та ер нь харж байна. Яг нөгөө нэг дижитал ТV-ийн өстой яг ингээд нөгөө нэг дүрсийг нь одоо яг нөгөө нэг бодит байдалтай яг адилхан байдлаар ингээд рендеринг хийгээл явал тийм юмнууд бол бас төдийлөн сайн яваагүй ер нь бол зөв. Яг ресурс нэгдүгээрт бас их орно тий. Яг тэгж харагдаж байна өөрөө. Гэтэ ер нь бол тэр байж ижил нөгөө бүх индастриал юмнууд явах байхгүй. Тийм болохоор суур нь бол явж л байгаа. Суур. Тэгээд одоо жишээлхэд бид нэр ингээд за нэг одоо хотыг ч юм уу те нэг уурхайг ч юм уу бүтнээр нь ингээд яг рендеринг хийгээд харъя гэх юм бол тэр хооронд нэтворк сайн байх хэрэгтэй те. Тэр нэтворкийг саппорт хийх одоо нөгөө нэг одоо 5G те 5G одоо юу гэдэг Wi-Fi 6 мурга гэсэн юмнууд нь сайн байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь тэрнийг үзүүлдэг харуулдаг нөгөө нэг девайсууд нь сайн байх хэрэгтэй. IoT девайсууд те. Тэр чипнүүд нь сайн байх хэрэгтэй гэдэг ингээд индастри өөрөө бүр ингээд бүтнээрээ ингээд хийж бүх юм сайжрах байхгүй. Тийм болохоор энэ хугацаа орно. Гэхдээ өөр юмнуудыг нь сайн бэлдээд тавьсан байхад угаасаа энэ бол ингээд нэг цагт л угаасаа яг цаг нэргүй яагаад явчихна л та. Тэгэхээр бид нар бол ер нь бол яг тэр нэгдүгээрт нэг хит хитэн юмнууд байгаа. Одоо яг ингээд индастриал орчинд ялангуяа хэрэгтэй юмнууд. Тэгэхээр нэгдүгээрт нь тэр датануудыг бид нар цаг тухайд найдвартай авдаг байх хэрэгтэй тий. Янз бүрийн сенсор байх хэрэгтэй. Сенсоруудаар дамжуулаад бүх датануудаа бид нар авч чаддаг байх хэрэгтэй. Тэгээд авах гингүүт нэтворк хэрэгтэй болсон. За нэтворк хэрэгтэй юм байна. Сенсоруудынхаа датаг авдаг болох хэрэгтэй юм байна. Тэр нэг хэсэг байж. За ороод ирсэн датагаа бид нар нэг нэлээд их хэмжээний дата болчихно. Тэднүүсээ бүгдийг процесс хийдэг, ажилуулдаг. Тэн дээр болж байгаа одоо яг нэг бодит ертөнцид болж байгаа үйл явдлыг бид нар тэн дотор ингээд бүгдийн симулят хийгээд ажилуулдаг, процесс хийдэг гэсэн байх хэвээр. За тэгээд процесс болцсон юмнуудаа бид нэр дахиад мониторинг хийдэг, харуулдаг, үзүүлдэг. Тэгээд 3 хэмжээстэй ялангуяа яг 3 хэмжээстэй real time-аар харуулах гэсэн. Ингээд ерөнхийдөө юм 3 юмыг л шийдчихэд ер нь энэ маань ингээд ажиллах байхгүй. Тэгэхээр тэр 3 дээрээ ямар шийдлүүд хаана ямар хөө байдлаар шийдэж болох уу, байгаа юмнууд нь болох юм уу, болохгүй юм уу, шинээр зохиох хэрэгтэй юм уу, шинээр зохиох хэрэгтэй юм бол ямар хөө байдлаар хийх хэрэгтэй энэ гэл тэ. Тэгэхээр тэр суур юм хэд бүгдийн сайжруулж ээж яг гоё үр дүн гарч эхэлнэ. Гэхдээ тэрнээс өмнө одоо жишээлхэд тэрнийг хийгээд явж явах хооронд угаасаа яг энэ индастрид чинь ингээл багаар ашиглагдал энэ тэн жижиг юмнуудыг бүгдийн шийдээл болно. Гэхдээ тэднүүсийг шийдэж явж идэл тэр суур юмнууд маань бүгд ингээд нийлээд эхлэнгүүт ер нь бол нэлээд дайжгүй юм болох хэрэгтэй. Таны хувьд Andorian-ыг яг яагаад хизэнээс тэгээ яагаад үүсгэн байгуулахаар болсон. Тэгээд одоо яг Andorian яг энэ одоо таны нөгөө сайн ярьсанчлаа яг суур зүйлсүүд нь ингээд яг бэлэн болоод хөгжөөл явж байгаа гэдэг шиг яг аль хэсэг дээр нь одоо Andorian яг шийдэл санал болгоод энэ хэсгийг нь аль индастрид ингээд аль хэсэг дээр нэм шийдэл санал болгоход ер нь явж байгаа Andorian-ийн хувьд. Тэгээ Andorian-ыг танилцуул. За тэгээ яг ер нь бол бид нар ч ер нь яг ингээд нөгөө технологи ялангуяа нэг софтверийн чиглэлд бол ингээд дандаа юм хэрэглэгч болсон байхгүй юу? Ерөөсөө өөрсдөө яг бид нарт тийм нэг
технологи хөгжүүлэх, суур технологи хөгжүүлж үзэх тийм аз завшаан ерөөсө тохиогоогүй байхгүй бидний манай улс угаасаа тийм болохоор тийм нэгдүгээр тийм юу бол байхгүй. Ингээд тийм юм хийж үзсэн тийм туршлага ерөөсө байхгүй. Яг би энэ дээр юу гэж хэлж ийн нөхөр үгүй зөндөө олон хүмүүс ингээд монголчин зөндөө олон код бичээл ингээд боллоод байгаа юм биш үү. Тэр чинь болохоор яг бид нар ингээд лего эвлүүлж байгаа гэсэн үг. Одоо жишээлхэд за Oracle-ийн бааз тавьчдаг яадаг Oracle-ийн юм MySQL-ийн бааз тавиад дээр нь нэг юм веб сервер тавиад ингээд эн чинь болохоор Oracle-ийн юм MySQL-ийн баазыг тавиад эхэлсэн бол хийх юм тодорхой авахгүй энэс илүү гарч энэ ийм л юм хийх боломжтой гэсэн үг. Арай нэг өөр юм хэрэглүүл дахиад нэг ийм л юм хийх боломжтой. Дахиад нэг ийм л юм хийх боломжтой. Бид нар яг тэр төлөвлүүдийг ашиглаад хийж байгаа өөр компаниудаас аль нас нь ч илүү гарч чадахгүй байхгүй. Тийм болохоор энэгээр бол бид нар хинтээ ч өрсөлдөж чадахгүй. Ингэж хийгээд гарсан продуктыг тэргүй тэр төлөвлүүдийг л ашиглаад гаргаж байгаа юм бол бусд газар яг л адилхан хийж чадна. Яагаад манахаас авах хэрэгтэй гэж яг л адилхан юм. Тийм болохоор бид нар энэ төлөвлүүдийг шинээр хийх хэрэгтэй байхгүй. Гэхдээ шууд өөр зориултаар бид нар хизээч тим юм юусэн хийж үзээгүй. Бид нар нөгөө тим юм хийж үзсэн тийм туршлага байхгүй болохоор энэ удаад би Андориан дээр юу хиймээр байсан бэ гэхээр ерөөс тэр суурмыг яаж хийдгийг гэдгийг л ерөн зүгээр нэгдүгээрт бас нэг хийгээд үтцсэн туршлагууд байна те. Тэрнийгээ ямар ч байсан бүр шал өөр төвшөнд одоогийн байгаагаас бүр шал өөр төвшөнд байхгүй төлөвлүүдийг хийж агаад байхгүй төлөвлүүдээр байхгүй юм хийж үзээл гэсэн бодолтой байсан. Тэгээд энэ дээр болохоор бид нар тэгээ юу хийх ёстой юм гэхээр янз бүрийн юм хийж болно л да. Яг ингээл жижиг янз бүрийн аппликейшнууд хийгээл интенттэй одоо жишээлхэд бид нар Facebook-ыг яагаад хийж болохгүй гэж энэ гэсэн санаанууд бас зөндөө байдаг те. Facebook-ыг яагаад болохгүй, Skype-ыг яагаад хийж болохгүй энэ төртөрхөө ингээд бус газрууд хийж болоод ахад. Гэхдээ ийм төлөвлөлт болохоор ийм бүтээгдэхүүнүүд болохоор яг тэр инженеринг нь болохоор ерөөсөө хамгийн чухал юм ерөөсөө биш байхгүй юу? Нэг сайн хийсэн муу хийсэнтэй биш. Зарж чадахгүй юу гэдэгтэй л хамаг юм. Одоо маркет одоо жишээлхэд за ийм сошиал нэтворктэй хэрэглэгчтэй консюмер хэрэглэгчтэй аппликейшн бол Америкт зарахын тулд нэг хүн олж авчрахын тулд $50 тий 50. За тэгвэл нэг 100 мянган хүн нэр эхлэхийн тулд $5 сая эхлээд цацаж чадахгүй бол энэ хязгаарч амжилтанд хүрэхгүй байхгүй. Тэр нэг 10 сая хүнтэй болохын тулд нэг $50 сая ч юм гаргаж чадахгүй бол энэ хязгаарч амжилтанд хүрэхгүй. Тэгэхээр тэрнийг хийж чаддаг хүмүүс тус байдаг. Амар олон жил туршлагатай Америкт яг продакта гаргаал, зараал, ягаал ингээл тийм хүмүүс л хийхээс биш. Энэ нөгөө нэг инженерүүдийн хийдэг юм бас ерөөсөө биш. Тэгэхээр инженерүүд болохоор юу хийх ёстой вэ гэхээр найдвартай яг л нөгөө нэг сайн продакт гаруул зарагддаг юм хийх ёстой болчихж байгаа. Тэр талаараа бодоод үзэхээр яг бид нар өөрсдөө хэрэглэгчтэй байвал амар зүгээр тий. Яг өөрсдөө хэрэглэгчтэй үзүүлээд харуулад ингээд явах боломжтой индастри байвал зүгээр учраас уулуурхай ерөөсөө уулуурхайгаас сайжруулж чадах юм бол одоо жишээлхэд тэр нэг уулуурхайн одоо зөндөө олон нүүрсний компани байна, алтны компани байна тий. Тэднэр дээрээ бид нар операшныг нь костыг нэг 5% багасгачих эсвэл ашигыг нэг даблт чи тий магадгүй 10% өсгөж гэх юм бол Монгол улсын GDP зүгээр шууд өөрчлөлт орох боломжтой байхгүй. Тэгэхээр тийм юмнаас эхлэх нь хамаагүй зөв юм шиг санагдаад тэгээ бид нар технологи хийж байгаа л бол ямар нэгэн суур индастри дээр хийхгүй болохгүй гэж бодоод уулуурхайн операшныг сайжруулъя гэдэг бодолтойгоор эхэлсэн. Тэгээд ер нь бол нөгөө нэг ингээл ямар ч индастри адилхан шүү дээ. Одоо ингээл бүр том клиентууд байна тий. Одоо манайхаар бол оюутлага, Эрдэнэт, Mac гэдэг ийм том enterprise-ууд байна, дунд зэргийн компаниуд байна, жижиг компаниуд байна. За жижигт нь юу хэрэгтэй байна, дундд нь юу хэрэгтэй, томуудд нь юу хэрэгтэй байна гэж ангилж байгаа л тэгэл тэд нар дээрээ төвлөрөөл ерөнхийдөө явж байгаа. Тэгээд
Яг хөө манай хамгийн том клиент болохоор оюутлогоо. Оюутлогоо дээр болохоор бид нэр нэлээд удаан хугацаанд ажилласан тэгээд туршлагач бас их сууж ийн яг энэ том корпорат яг нэг уул уурхайгаа хамгийн эхлээд мэдэх нь чухал. Уул уурхайгаа мэдээл ингээд урагшлаад яваалаа. Ямар ч байсан одоо бол ингээд нэг 300 км underground юм агаар том одоо юу гэжтэй network гэж байна те. Тэн дээр бүх машин хүн бүгдийг нь монитор хийх боломжтой 20 гаруй датануудыг нь бүгдийг цуглуулад нэг дор харуулах үзүүлэх боломжтой тиймэрхүү хэмжээнд очсон ямар ч байсан ажиллаад явж байна. Жижиг компаниудаа бол бид нөгөө нэг бусад яг ийм нөгөө нэг уулуурхайн технологи руу орцсон бас ийм жижиг компаниуд байдаг байхгүй. Тэд нарт ерөнхийдөө төстэй продуктууд гэсэн одоо юу гэдэг за одоо машинуудынх нь нөгөө диспатчинг хийх те. Ортон түлшийг нь менеж хийх засвар үйлчилгээг нь одоо сайжруулах энэ гэсэн юмнууд. Тэгээ бид нар болохоор өөрсдөө хардверүүдээ үйлдвэрлэдэг. Машинууд дээр нь бид нар хардверүүдээ тавиад бүх датануудыг нь тэгээ яг ингээ 3 хэмжээстэйгээр ингээд нөгөө уурхайн талбай дээр нь машинууд нь явж яадаг. Тэгээ тэр машин окей чи эндээс ав гэх бүгдийг нь автоматар диспатчинг хийчдэг. Тэгээ бүх репортууд нь гарчдаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол ингээд уурхайгаа автоматжуулчихж байгаа л гэсэн үг. Яг тэрнийг одоо бид нар яаж хийдэг вэ гэхээр нөгөө нэг оператор нь юугаа барайл тэгэл эндээс ингээд тэгэл орой ирэхээр нь Excel дээр ингээд цаасан дээр бичээд ирсэн нөгөөдгийг нь Excel дээр оруулаад ингээд тийм мэддэг байхгүй. Тэр юмнуудыг бүгдийг нь автоматжуулчихж байгаа л гэсэн. Тэгээ ер нь бол уулуурхай маань бол бас нөгөө сайжруулах боломж зөндөө ихтэй юм байна. Алтны уурхай гэхэд бид нэр тэр одоо нөгөө нөгөө нуруулдан уусгах гэж цааны натар. Тэр миний чинь бүгдийг ингээд нөгөө нэг хэрвээ өрөмтгтөө ингээд бүгдийг яг адилхан тэгшин яаж чадах юм бол дугуйны одоо ашиглалт нь 9%-аар нэмэгдчихнэ гэдэг ч юм уу те. Түлшээ 11% хэмээн чадна гэдэг ч юм уу. Тэгээд зөв нөгөө өрөмтлөгөө яг нөгөө нэг юун дээрээсээ ингээд сайн хийчгээд би нөгөө автоматар хийчгээр нөгөө чулуунууд нь том жижиг биш болчоор нөгөө шанганых нь 5 шанга ухдаг байсан бол 6 шанга ухдаг болчдаг ч юм уу. Ингээ ерөөсөө ингээд амар efficiency шаардж байна. Тэгээд нөгөө нэг бүх гарсан нөгөө нэг орцуудаа ингээд нөгөө яг лабораторид орж байгаа юмудаа ингээд англиад экскаватор нөх гэж эндээс ухснаа ийшнаач гэх бүгдийг ингээд сайн ангилчаар нөгөө цианид натрих нь уусмлууд нь шал өөр ороод яг нэг алтных нь гарцсан хэдэн хувь 80%, 120% төр өсөх боломжууд байгаа байхгүй. Иймэрхүү юмнууд дээр л ерөнхийдөө голцоо төвлөрч байгаа. Тэгээд уулуурхайгаа сайжруулаад авчээ. Тэгээд энийг яваад ерөнхийд нь гатгшаач бас үүсэх боломжтой гэж бодоод байгаа. Яг тэгвэл уулуурхайн одоо яг ийм технологи гэдэг юм бол Америк, Канада, Австрали, тэгэл Хятад, тэгээ магадгүй Швед энэ гэсэн газрууд байгаа байхгүй. Тэгэхээр тэднэрт чинь одоо жишээлхэд бодоод үзэхэд Канадад бол уулуурхай чинь нэлээд том л одоо чухал индастри байхгүй юу? Ер нь бол. Гэхдээ л нөхдүүд ингээд одоо манай эдийн засагт эзэлж байгаа байраараа ингээд нөгөө индастринуудаа ингээд чагсаахад нэг 8 дээр л явж байгаа байхгүй юу? Тэгэхээр уулуурхай 8 дээр явж байна гэдэг чинь уулуурхайд хамгийн том төм сайн хүмүүс нь юус орохгүй байгаа байхгүй юу? Манайд бол те оюутлогоо дээр манай хамгийн сайн инженерүүд, хамгийн сайн хүмүүс сууж байгаа байхгүй. Тэгэхээр яг үүндээ Канадтай бид нэр өрсөлдөх юм бол бутаавна. Австралийн бутаавна. Бид нэг тим хийж үзсэн нэг экспириенс байхгүй. Тэгээ нэг төвчээр бас хөрөхгүй. Энийг нэг 5 жил нухчих юм бол бид нар ард нь гарах байхгүй. Ард нь гараа үдцсэн учраас 5 жилийн дараа бол болно гэдэгт би бол өмнө нь итгэлтэй байна. Бид нар яг топт нь орчин бүр дэлхий дээр одоо яг топ 3-т нь байт юм уу, топ 5-т нь байт юм уу орж болж чадна. Тэгэхээр нэг тэрнийг бас үзээгүй, яагаагүй. Тэгээд ингэж яваад тэр нь хэрэг байна уугүй юу гэдгийг нөгөө нэг харж байгаагүй учраас бас нэг яаж нэг гадны ямаар нэг орлуулчих гал хортон яачих гэж юм. Тиймэрхүү бодлоод бас байгаад байдаг.
Гэхдээ ер нь бол хэрэггүй бид нэр ямар ч байсан технологиор уулуурхаагаар дамжуулаад технологио сайжруулж бүр ингээд яг салбарт бүр топт нь орно л гэж бодох хэрэгтэй. Nice. Одоо тэгвэл яг ер нь гол чаленжууд ер нь юу байна? Та түрүү ирсэн ингээд бүгд ингээд эхнээсээ ингээд ер нь стандарт нэгээ сайжрал явж ийн гэдэг шиг. Яг техник талаасаа ер нь чаленж болж байгаа зүйл юу байна? Одоо IoT-ийн хөгжлөн ч гэсэн жоох удаан байна ч юм уу? Эсвэл тэр төрлийн сенсорууд нь илүү байхгүй юм ч юм уу? Эсвэл одоо юу гэдэг чинь датан дээр ялангуяа тэр одоо датаг боловсруулах дээр их цаг аваад идэх ч юм уу тий. Яг одоогийн одоо Android дээр ч гарч байгаа олон улс яг тантай Android-тэй ижлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дээр ч гарч байгаа гол чаленж нь ер нь юу ах шиг байна энэ салбарын. За ер нь бол яг хоо за Монголын тухайд бас нэг чаленж байж болно. Ерөнхий бас нэг чаленж байж болно. Тэ ерөнхий чаленж болохоор технологи мэдж байгаа хүн нь нөгөө уулуурхаагаа мэдхгүй. Уулуурхаа хүн технологи мэдхгүй. Тэр бол хамгийн том проблем. Тэрнийг ингээд одоо уурхайчин болтлоо нэг 2 жил зарцуулж байгаа байхгүй юу? Энэ хамгийн чухал юм байд юм бэст. Эхэндээ бол би чинь ингээд шал өөрөөр бодож та энийг ингэчтэй ингээд. Тэнгуут яг яриад үзэнгүүт тэр бас тийм чухал юм ерөөсөө биш байгаа байхгүй. Окей, энэ хүмүүс чи ийм юм дээр гацаад байт юм байна. Энэ нь болдго юм байна, энэ нь болдгүй юм байна гэдэг юмнуудыг мэдэж авах хүртэл нэлээд их хугацаа орд юм бэл. Тэгээ янз бүрийн бас фейлдэж үзэн хийж үзээд биш байна гинэ очиад өгнэ. Энэ бид нарт нэг хэрэгтэй биш. Энэ л илүү чухал байна гэдэг нь. Тэгтээ хэрэглэгчд бас өөрсдөө юу хэрэгтэй байгаагаа бас мэдэхгүй. Яаж хийх ёстойгоо бас мэдэхгүй. Тэгээ тэрнийг олж энэ хоёрыг ингээд зангидах чинь өөрөө амар хамгийн хэцүү процесс байхгүй. Би яг нэг жишээ яриа. Зүгээр одоо тэгэхэд ингээд за Google гэж компанид яг би зүгээр Google-ийг хамгийн сайн мэдж байгааг Google-ийн талаар ингээд нэг жишээ авчиад тэгэхэд ингээд Google-ийг анх гарч ирж байхад ийм хайлтын систем бүр амар олон байсан байхгүй. Alta Vista, ямар Vista, Yahoo, зүгээр Empas бүр ингээд толгойтой болгон search engine хийжсэн. Тэгээ тэр дундаас яагаад Google үлдсэн бэ гэхээр search engine хийхэд тулд одоо яг интернетээс нэг дата олох хэрэгтэй байна. Чи яаж олмоор байна гэдэг юм уу? Хамгийн эхлээл за хүмүүс юу хайж байна те? Морь гэж хайж байна. Окей, морьгээ хайхаар юм гарахгүй байна. Нэг юм гарахгүй байна. Нэг хідэн сайт байт юм байна. Тэд нар л гарч байна. Тэгээд өөр юм болгоо. За түүлээстэй морины талаар яг энэ мэдээллийг сайхан янзлаад өгчий гэж бас бодож болно те. Ер нь бол тиймэрхүү талаасаа л ерөнхийдөө ингээл яваад эхэлж байгаа байхгүй. За энэ бааз нь багтаад байна машин авч байгаа хэдүүлээ MySQL дээр байгаа Oracle руу шилжүүлчихье гэдэг ч юм ингээд тийм байдлаар асуудлыг шийдэж болно. Google дээр болохоор юу болсон бэ гэхээр энэ search engine сайн болохгүй байгаа юм чинь файл системээ л өөрчилж. Тухайн үед Microsoft-ийн файл систем гэж байсан, Linux-ийн файл систем гэж байсан. Тэгэл файл угаасаа л ийм хэлбэртэй ийм л байх хэрэгтэй. Бид нэр одоо файл системийг яагаад өөрчлөх ёстой гэж ингээд одоо ч бодохоор ирсэн. Тэг search engine файл систем хоёр юу нь яагаад өөрчлөх ёстой? Тэр файл системийг яагаад өөрчлөх ёстой? Тэр GFS гэдэг нэг research paper бичээд за Google файл систем бид нэр файл системээ ингэж өөрчлөхгүй бол search engine гэж юм болохгүй нэ. Тэ? Энэ веб гэдэг юмыг одоо сайн хийхин тулд файл системээ өөрчилж байна. Тэгэл тэр файл систем өөрчлөгдөөл дээр нь процесс гэдэг юмнууд өөрчлөгдөөл ингээл тэр ингээд богинохон хугацааны юм ерөөсөө биш байхгүй 5-10 жил явж байгаад тэгээд одоогийн яг нөгөө бидний хэлээд байгаа нэг big data энэ гэдэг юмд чинь хүрж байгаа байхгүй. Тэгээд тэнд хөрөнгөө энэ асуудлууд бүгд шийдэгдэж байгаа. Тэгэхээр тухайн үед энэ сайн search engine хийхин тулд файл системийг өөрчлөх хэрэгтэй байна гэж хараагуунууд нь бүгд одоо байхгүй болсон гэсэн үг. Тэгэхээр энийг олж харах чинь болохоор яг инженеринг байхгүй. Тэгэхээр тэрнийгээ бид нэр ерөөхдөө зөв олж харж чадж гин үү, зөв яаж чадж гин үү, тэ зөв тал руу явж гин үү энэ гэдэг юм аа сайн бодох хэрэгтэй. Би бол бас гэж өөрийгөө туршлагатай гэж бодоод байгаа. Олон жил тэр тоон дотор нь бас байцсан болохоор тэгээд эрэнд зориулагдсан суур юмнуудыг ер нь бол голцоо хийгээл тэгээд дээр нь мэдээж эрг суур юм хийгээл хэдэн 10 жил явах юм бол бас тэр чин бүтээгдэхүүн гарахгүй тий. Тэгэхээр дундуур нь бас яг бүтээгдэхүүнээ гаргаал тэгсэн мөртөө бас
хол явах тэр нөгөө суур юмнуудаа бас бэлдээл явж байгаа гэсэн. Юун дээр одоо болохоор яг Android-ийн хувьд нөгөө нэг яг л бас юм одоо юу гэдэг чинь ийм зүйл хийж байгаа би зүгээр жишээ аваад танд хэлэх гээд түрүүн таад үгээл ингээл одоо энд нь ингээ ухчих юм бол одоо дугууны чанар нь сайжрын ч юм уу эсвэл ингээд нөгөө нэг ухдаг тоогооных нь юу efficiency сайжрна гэдэг ч юм уу тий. Тэдрийг бүгдийг ингээд яг дижитал орчинд яг Android-ийн хувьд яг тест хийж одоо клиенттай харуулж байгаа гэсэн үг үү? Яг одоохондоо бол бүр ингээл нөгөө нэг бүх юмаа simulate хийгээл явуулаад тий. Тэр үнэхүү хэмжээнд бол бас арай хүрээгүй. Гэхдээ ер нь бол за иймэрхүү асуудлууд байдгийн байна гэхэд тэр болгоныг хийхэд асар богино хугацаа зарцуулдаг. Одоо бидний хувьд яг юу бэлдээд тавьсан бэ гэхээр за хоёр толгой шиг ийм том компаниуд дээр бид нар ингээд анхандаа нэлээд их зовсон юм нь болохоор нөгөө нэг одоо яг ийм одоо том компаниудын явдаг зарчим чинь бүгд адилхан ингээл тендер зарлаад ингээл продактууд ирээд продакт авчрал интеграшн гэж процесс болно те. Тэр чинь 2-6 сар ингээл нөгөө компаниас нь хүмүүс ирээд байгаа юм тань холбоо. Нөгөө компаниас дотоодоос ингээл баахан хүмүүс суугаад интеграшн гэж 2-6 сар яваал. Тэгээл тавиал тэгээ ажиллаулдаг болгож тавиал. За хөрч болохгүй шүү гэж бүтээгээд. Хэдэн жил ингээ ажиллаж байгаа найдвартай ажиллаж байгаа хэрэгтэй байхгүй. Тэр нь бол тэр явдаг. Тэгээд тэр бол ерөнхийдөө энэ нөгөө нэг индастриал орчинд софтвер явдаг зарчим байхгүй. Google-д бол бид нэр тэгж ажилтгүй. Silicon Valley-д бол эзэж тэгж ажилтгүй. Код бол ингээд амтай зүйл байхгүй. Өдөр болгон өөрчлөлт. Өнөөдрийн код, маргаашийн код хоёр бүр шал өөр. За өнөөдөр энийг гаргая гэхэд ерөөсөө өдөр болгон compile хийгдэл, push хийгдэл ингээд нэг ингээл амтай чи ингээ хөдөлж яадаг явж яадаг ийм байх хэрэгтэй байхгүй. Тэр энэ чи өөр ингээ байн хөдөлж яадаг явж яадаг юм байх юм бол алдаа гарах магадлал өндөр болчихно тий. Тэгэхээр индастриал орчинд үгүй тийм байхгүй нэ надад эцэж ивдэрч магадгүй. Гэтэл нөгөө талд нь болохоор ингээд бүтээгээд тавьчихаар энэ чи хөгжидэггүй байхгүй. Тэгэхээр ингээ харахаар амар хуучирцсан ингээ муудцсан тий. Гаднаас нь харахаар энэ төр өдөө юу вэ тэр нөгөө Fortnite дээрс тэр нэг бүх юм болж байгаа тийм. Ийм дээр нөгөө индастриал орчны юмнуудыг харахаар ингээд амар хоцрогдсон байдаг. Тэр энэ хоёрыг нийлүүлэх чинь бас тийм амар биш юм байлаа. Тэгэхээр одоо жишээлхэд бид нар байнга код develop хийж яадаг. Тэр байнга develop хийж байгаа юм байна. Тестлэгдээд ягаад тэн дээр очиод production дээр ингээд очиод наалтчихад 2-7 хоногт нэг удаа байт юм уу, сардаа нэг удаа байт юм уу ингэчээдэг болгох энэ хоёр процессыг энэ хоёр шал өөр хоёр процессыг холбоход бид нар нэлээд их цаг зарцуулсан. Ямар ч бас компаниуд дээр ингэж явах юм байна гэдэг ерөнхийдөө юмнууд нь гарцсан гэсэн. За хоёр дахь чухал хийсэн юм нь болохоор ийм том scale-ээр имийг ингээд нэг зурх амар хэцүү байхгүй юу? Одоо жишээлбэл ингээд мангар том ингээд 3 хэмжээстэй ингээд юу байгаа штэ. Ингээд талбай байж байгаа штэ. Тэгээ тэр талбайн дээр чинь ингээд бүр ингээд ойртож очиод бас цэг тавьмаар байна. Тэ? Ингээд чухал молоонууд нь харагдчих хэвээр байхгүй яг энэ дээр тэдэн тэд дээр ийм энэ дөрөмдөх юм аа тэн дээр ингээд хэдхэн сантиметрийн л зөрөө гарах хэвээр тэрнээс өөр том зураг гарчих боломжгүй өөрөө гарч болохгүй ингээд тавих хэвээр гítэл бас ингээд томоор нь хармаар байгаа. Томоор нь хараад дээр нэг машинууд нь явж маваад байж ах хэрэгтэй байгаа байхгүй. Тэр хоёр ерөөсөө ингээд нэг хоорондоо уйлддаг. Нэг бол нэг одоо нэг бид нар нэг мэдэнтэй нэг CAD энэ төр гээл те ингээд амар наривчлалтай зураг мураг зардаг нэг байна. Нөгөө талд нь зөвхөн нэг бүдүүн баргийн ингээд яг машинууд нь дээр нь явж байгаа юм шиг нэг симулейт мэгээр харуулжвал энэ хоёр ингээд шал тустай юм байхгүй. Энийг энд ашиглаж болтгүй, энийг энд ашиглаж болтгүй юм хоёр тустай юм байсныг бид нар нийлүүлэх гэж оролцсон. Тэгээд одоо болохоор дээр нь машинууд нь яваал хүмүүс нь яваал ингээд харахад яг л ингээд StarCraft тоглож байгаа юм шиг ингээд байж байгаа. Тэгсэн мөртлөө ингээд татаа авчираад дээр нь цэг тавиад ягаад хэмжилтүүдээ хийгээд ингээ аваалцсан шорооныхоо хэмжээсийг шууд энэ дотор хэдэн ингээд окей хэдэн метр куб байна гэдэг ийм хэмжилтүүд бүгдийг хийх боломжтой болгож энэ хоёрыг нэгтгэх ажил хийсэн. Энэ бол амар биш юм байлаа. Би бүр энийг амар бодож тавьж ороод тэгээд одоо ч гэсэн янз бүрийн байдлаар ингээд өөр технологиор өөр
хийж үзэл, нэг бол game engineer хийж үзэл, нэг бол web-эн дээр хийж үзэл, янз бүрийн вершнүүд байгаа. Бүгдээр ингээд за энэ ийм асуудалтай байна, энэ ийм байна гэж янз бүрээр туршиж үзэж байгаа. Гэхдээ ер нь бол энэ хоёрыг нийлүүлсэн гэсэн. Operation тэгээ нөгөө нэг market гэж нэрлэдэг байхгүй одоо энэ нөгөө ингээд цэгмэг тавиал одоо яг нөгөө геологийн датануудыг дээр хийж мэйгээл те. Бүх геологийн датануудыг нь авчираад тэгээ operationтэй нийлүүлээд ганцхан болгоцсон гэсэн үг. Энэ нь өөрөө нөгөө digital twin гэсэн. Тэгээ тийм зүйлийг хийж тавьсан. Одоо 3 дахь хийх хэрэгтэй юм байна. 3 дахь юм руугаа бид нар ерөнхийдөө нилээд ороод явж байгаа. Тэгэхдээ арай дуусаагүй байгаа. Тэгээд одоо бид нар ингээл жишээлхэд за өрөмдлөгийг сайжруулъя гэдэг ч юм уу те. Эсвэл одоо юу гэдэг нь түлшин сайжруулчаа. Түлшин одоо жишээлхэд машин дээр нь машиных нь түлшний сенсор нь одоо түлшин гэдэг дунд нь алдагдаад байдаг байхгүй юу? Одоо нэг 500 кц ингэчээ 400 кц 100 байхгүй болцдог те. Тэр мөрний яг ингээ бодит цагт окей. За энэ машинаас энэ лөө 500 хийн гинэ. Эндээс 50 литр бол энэ дээр 50 литр нэмэгдсэн байх хэрэгтэй. Ингээд яг real timer ингэж таахгүй. Энэ минийг бүгдээ ингээл шууд тэр өдөртөө нөгөө юунууд нь гараад экспортууд нь гараад ингээл энэ түлшний юу бүгдээ ингээ шийддэг юм хийе гэх юм бол ингээл сууж байгаа л хийчих чам. За тийм хийе гэх юм бол ингээ хийчих чам. Гэхдээ энэ болгоно ингээ хийгээд ахаар ингээд нэлээ ядаргаатай байгаа байхгүй. Нэг юм гэхэл нэг газар очихоор бас тэг өөр юм нэхэл дахиад нэг юм бичдэг, дахиад нэг юм хийдэг. Тэгэхээр ингэхээ ер нь боллоо. Ер нь зүгээр иймэрхүү юмнуудыг нэг ийм л юм хэрэгтэй байна гэж хийгээд хийгээд өгчдөг юм болохгүй бол хэдүүлээ ийм хийсээр хагаад насыг барах нэ гэнэ. Болохоор ямар хөө юм руу тэр голцоо төвлөрч ийн вэ гэхээр датанууд нь яг ингээ стандартаар хадгалагдчихэдэг. Тэгээд бид нар дээр нь за нэг процессор зураад за нэг ийм процесстэй шүү машинууд гэж байгаа, хүмүүс гэж байгаа тий овоолгууд гэж байгаа. Эндээс нөгөө ресурсууд гэж байгаа. Энийг ухаж гаргаад энэ дээр тавих юм. Тэгээ энэ ингийн энтер гэдэг ингээд нэг юугийн зурж өгöd нөгөө процессыг зурж өгöd. За энэ машин бол ийм үйлдэл хийх юм. За хүн нэг иймэрхүү үйлдэл хийх юм. Ийм тохиол ийм мэдээ ирэхээр ингэх юм тий. Одоо жишээлхэд түш яагаад эхэллээ гэх юм бол энэ хоёрыг ингээ байн харьцуулж явах хэрэгтэй юм гэдэг ингээд иймэрхүү юмнуудыг зүгээр хилээд өгчдөг. Модуль болгон дээр бичгээр авна бичигдээд өөрөө ингээ гарчдаг. Тийм л болгомоор байгаа. Наад чинь бол гэхдээ амар цаг юмдах нь шүү дээ таны. Тэгжээж бид нар ингээ уурхаач бай, юу ч бай бүх юм дээр ашиглах боломжтой байхгүй. Тэгээд нэг тиймэрхүү юм руу л ерөөхдөө жоохон чиглэл яг тийм л юм хийх гэдэг үзээд байгаа. Client болгон дээр special case байт юм те ер нь. Ер нь бол энэ дээр болж исэн юм тэн дээр очихоор ер нь болохгүй. Тэгээд хөөе ингээд одоо нэг байгаа юмыг өөрчлөн гэдэг чинь бүр амар хэцүү. Excel одоо ингээд утсаар өдөржингөө нэг юугаар walkie talkie-гаар яриад ингээд Excel дээр хийж байгаа штэ. Тэгэхдээ эн чинь үгүй ингээд ингэчүүл ингээд юу ч хийх хэрэггүй та ингээд үгүй их чинь энэ оочин аа гал хүмүүс чинь өөрсдөө тэгээд тэгэхээр чин тэгээд тийм юмнууд чинь ингээл байгаагийн за тэгвэл танд яг одоо яадаг юмтай чи адилхан гаргаад тэгвэл за тэгвэл яг болж байна. Тэгээд ингээд компани болгон дээр очихоор ингээд өөр кейсүүд гарч ирэл тэгэл бөөн ажилладаг байхгүй. Тэгэхээр тийм юмнаас саллаа ил гэсэн бодолтой байгаа. Ер нь бол зүгээр код биччихдэг, зүгээр яриад өгчдөг ажилладаг тийм л юм болохоор. Зардын хувьд одоо за тэрний бид нэр simulation лөө орно. Simulation гэдэг нь болохоор за одоо бол нэг ингээд явж гин тэ энийг ингэчүүл яаж гин тэд болгочүүл яаж гин нэг хоёр машин авчмаар байх юм тэгвэл ер нь яахаар байна. Окей хоёр машин авчих юм бол ингэх юм байна. Нэг хэдэн сар ажиллаж үзүүлээд нэг ийм юм болох юм байна. Зардал чинь нэг ийм ингээд төсчих юм байна. Ингэч юм байна. Зүгээр яг нөгөө байгаад юм мэдж байгаа учраас одоо бид нар чинь ингээд нөгөө дижитал твин болсон учраас тэрнийг цааш нь үргэлжлүүлээд ажиллуулахад ямар ч асуудалгүй байхгүй. Тэгэл дунд за нэг сарын юу гэж нэг ажиллуулад үзээд гэтэнгүүт сар одоо машин техникийн дунд нь нэвтрээл хүмүүс нь ингээл яг л нэг StarCraft-ыг хордлуулсан юм шиг л юм болох гэдэг байхгүй.
Тэгэл окей ийм үр дүн гарч ийн ингээд үзье гэд яах боломжтой. Тийм л болгомоор байгаа ер нь бол. Би бас нэг тэр нэг Amazon-ы зүгээр яг нэг хийжсэн шийдлийг нь харсан чинь нөгөө нэг агуулга дотор ингээд ажиллаж байгаа хажуугаар нь ингээд нөгөө нэг автомат юм нөгөө нэг ачаа зөөдөг юм роботууд бас явж байгаа. Тэдний хоорондын хөдөлгөөн интернетрийг нь хараад хэрвээ энд ингээд ачаа унтсан тохиолдолд яаж хөдөлгөх гэдэг. Одоо ерөнхийдөө яг нэг тийм үйлдвэрийн орчинд бас нэг тиймэрхүү юмнууд найл хийzээ ороод симуляц хийгээд ороод ирсэн юм шиг үлээ те. Ер нь бол зөндөө газруудад янз бүрийн байдлаар зөндөө бас ашиг. Тэгээ яг энэ дижитал twin гэдэг ихээр ялангуяа нөгөө нэг хамгийн их нөгөө мөнгө эргэлддэг газрын тос нефт тийм үйлдвэртэй нефт боловсруулах нефт олборлох үйлдвэрүүд энтерт бол бүр нэлээд өндөр түвшинд бас очсон хийдчихэ. Хэр зардалтай хэр их хугацаа авдаг ер нь одоо ажлууд одоо жишээл таны одоогийн прожектоос дутахад оюутлоготой одоо та хэр удаа хугацаанд ингэж шийдлээ яг бэлэн болох гол одоо ч хүртэл ингэ явж байгаа бах тий. Одоо ч явж байгаа. Одоо жоохон special case гэх юм уу? Тэн чинь өөрөө нэг underground гэдэг чинь бас ингээд тэр нь маань өөрөө бас шал шин технологи байгаа байхгүй. Тэгээд бидний хувьд ч гэсэн ийм нэг ийм том scale-ээр яг ингэж нэг шинээр бүгдийг ингэж бас хийж үзэг байгаа юмнууд эвлүүлээл хийчихээ гэвэл тэгэл бас хамаагүй амархнаар шийднэ л дээ. Гэхдээ энд ийм боломж олдож яхад те ийм боломж олдож яхад бид нэр энэ дотоодын яг энэ уулуурхайн одоо юунууд байж хахад клиентууд байж хахад энэ дээрээ тулгуурлаад бас өөрсдөө бас яг технологи хөгжүүлээд үзэх бас боломж байхгүй шал юмыг бүр шал өөр шинээр хийгээд үзэх бас боломж. Тийм болохоор бас тэр боломжоо ч ашиглая гэж бодвол бас жоохон special case тэгтээ бусад бүтээгдэхүүнүүд бол нэлээд хурдан гардаг. Ер нь зүгээр нэг ийм юмыг ингэчмээр байна. Нөгөө компани болгон бас өөрсдийнх нь нөгөө нэг за байгаа юмыг шууд аваач тавиал ингээл одоо ажиллаад явчихаар биш. Уурхаа болгон өөрсдийн нэг онцлогтой аюутай хүсэж байгаа юм нь өөр, байгаа мөнгө нь өөр, зардал гаргаж чадах зардал нь өөр. Тэгэхээр тэр болгонд нь жоохон ингээл өөрчлөх шаардлагууд гардаг. Гэхдээ нөгөө суур юмнууд маань байж байгаа болохоор бид нөгөө нэг машин дээр нь тавих сенсорууд нь байж байгаа. Нэтворкүүд нь байж байгаа. Мобайл нэтворк энэ байхгүй бол бид нар зүгээр шууд өөрсдийнхээ антеннуудыг тавиал тэр орчныг бүгдээ болгоод датануудыг нь бүгдийг нь real time-аар аваад тэгээ тэрэнд нь зориулсан яг дээдлэх аппликейшнуудыг нь яг одоо нэг гар утасны аппликейшн шиг л гэсэн суур юмнууд нь бүгд байж байгаа датагаа авах боломжтой, хадгалах боломжтой. Тэгээд тэрнийг ингээ нөгөө 3 хэмжээстээр харуулах боломжтой юмнууд нь бүгд бэлэн болцсон. Тэрний дээр нь процесс юмд нь зориулсан янз бүрийн аппликейшн, янз бүрийн нөгөө нэг дата гаргаж өгдөг мөгдөг гэсгүүтэй бид нар янз бүрээр өөрчлөөл ийм юм зориулсан бүтээгдэхүүн гэж гаргаж боломжтой. Яг нөгөө хойлонгийнх нь ярианаас нөгөө нэг зарим хүмүүс одоо яг манай нөгөө нэг сувгийн компьютеруудыг хөвчлэн юм нөгөө нэг том байгууллагуудын жоохон mid management төвчний хүмүүс ч юм уу те эсвэл яг software инженерүүд тэгээд нэг тиймэрхүү хүмүүс бас айгүйх үздэг байхгүй. Тэгээд яг шууд уулуурхаа энтергээ хойлоо яриа авчихаа нөгөө нэг өөр нөгөө нэг үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс үүдэж шүү дээ. Тэгээд жишээл одоос үйлдвэрлэдэг ч юм уу эсвэл одоо нойлын цаас ч юм уу те газар тариалангийн өөр бизнес хийдэг хүмүүс ч юм уу те. Тим хүмүүс хэрвээ яг одоо би үйлдвэрийнхаа ч юм уу эсвэл фермийнхаа ингээд нэг юм ингээд хэсгийг ингээд жоох efficient болгомоор байна гэхээр нөгөө нэг хойлонгийнх нь ярианаас болоод энэ cost амар өндөр байд юм эсвэл том байгууллагуудад л ер нь зориулсан юм шийдлээд юм байна гэж ойлгож магадгүй. Тэр хүмүүсийн хувьд ер нь одоо яг хоо тиймэрхүү байдал дээр Android-тэй хамтраас ч юм уу тиймэрхүү гоё шийдлүүдийг гаргах ер нь боломжтой юу? Боломжтой. Ер нь бол яг бид нар нөгөө нэг анхнаасаа нэг уулуурхаа гэд яатсан. Тэгээд уулуурхаагаа нэг таргетлцсан. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө голцоо яг нөгөө нэг аппликейшн уулуурхаан чиглэлийн юмнууд гараад байгаа. Тэрнээс яг одоо хотыг бид нар бүтнээр нь бас нэг 3D болгоод тавьчих гээд үзсэн ч болно. Эсвэл юу гэдэг smart city гэж байж болж байна. Эсвэл бүх төрлийн нөгөө нэг үйлдвэрүүд байж болж байна. Үйлдвэрүүд дээр одоо жишээлхэд бид нар нөгөө янз бүрийн одоо процессын сайжруулалт энэ төр хийх боломжтой байхгүй. Тэгэхээр тийм юмнуудыг бол хангалттай бүгдээрнгийн
хийх боломжтой. А яг манайд нөгөө нэг тийм үйлдвэрийн нөгөө юм уу хийдэг улс биш учраас үйлдвэрийг дизайн хийдэг ч юм уу тэр нөгөө автоматжуулсан пайплайныг тавьдаг ч юм уу тийм улс биш, тийм нөгөө нэг чадамжтай одоо туршлагатай хүн ерөөсөй байхгүй учраас бид нэг очиж үзэж байгаа л за энэ танай үйлдвэр гоё юм байна. Энийг нэг авчираад тавиад өгөөч гэдэг ингээд бүтнээр тавьсан байдаг. Ер нь бол тэгээд тэн дээр нөгөө нэг хаан ч ингээ хүрэх боломжгүй. Тэрнээс өөр голоор бол нэг ажиллахгүй. Тэгэхээр тийм юмнууд байгаад байдаг байхгүй. Тэгэхээр тэгчээр чинь бид нөгөө үйлдвэрч өөрөө хөгжихгүй, дараа нь ямар нэгэн сайжруулалт хийх боломжгүй тийм юмнууд байгаа байхгүй. Тэгэхээр тэрнийг бол тэр датануудыг нь авдаг болгоод яадаг болгоод бид нэр өөрсдөө янз бүрээр нэг сайжруулах, оптимайз хийх боломжтой болгоод тэгээд ингээд цаашаа хөгжөөд явах ёстой юм нь бол нөгөө чиглэл нь. Тэгэхээр тиймэрхүү байдлаар хандах юм бол үйлдвэрүүд дээр юун дээр ч гэсэн зөндөө олон нөгөө нэг сайжруулалт юмуд бол хийх боломжтой. Зардал мөнгөний хувьд ер нь амар гайгүй affordable уу? Одоо энэ ер нь бол бүр одоо 2000 оны их үе ч юм уу те дөнгөж IoT интернет ингэж яаж исэн үед бодоход бол одоо хамаагүй гайг болсон бах тий. Тий одоо ер нь бол яг уулуурхайн салбарт одоо нэг Caterpillar ч юм уу те Komatsu ч юм уу энэ компаниуд ч өөрөө бас нэг юм өөрсдийн автоматжуулалт юм уу гэсэн юм пакэжууд гаргадаг байхгүй юу? Одоо яг уулуурхайн чиглэлийн бас юм. Гэхдээ одоо жишээлхэд нөгөө бидний ингээл бодоод байгаа operation юм уу гэн бүгдийг нийлүүлчихье, ингэчээ, тэгчээ гэсэн юм нэг юм амар инновацлог юм бол байхгүй. Гэхдээ нэг тусдаа нэг бодоод тусдаа яг ажилдаг аваад ашиглаж болохоор тэртээ тэргүй өөрсдийнх нь машинууд өөрсдийнх нь датанууд байж байгаа болохоор энэ дээрээ бас тийм хийгээд зардаг. Тэгээд тэднэртэй харьцуулах юм бол нэг 100 дахин хямдхан юм уу? Тэр нь болоод тэр ингээд тооцоолоод үзэхээр 100 дахин ч юм уу 10 дахин хямдхан байхгүй. Тэгээд одоо жишээлхэд Caterpillar-ын ч юм уу юмыг авчих юм бол хизээч өөрчилж чадахгүй. Юм эйлэгч гараал энэ яа дэ ингээл гэдэг юм бол та нартай зурлаж явах чадлалгаал гэдэг. Дотоодын компани гэдэг бол шал өөр байхгүй. Ийм нэг зовлон байна гэх юм бол хамт суугаад толгоогоо нийлүүлж аваад бид нар тэрнийг бодох хэрэгтэй хүмүүс байгаа байхгүй. Тэр нөгөө уулуурхайн компани ч гэсэн энэ технологийн компани ч гэсэн хамт сууж аваад энэ асуудлаа шийдээд тэгээд орцоо нэмэгдүүлээ GDP-гээл өсгмөр байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бид нар хамаагүй давуу талтай. Тийм болохоор ер нь бол яг дотоодын компаниуд нэг өрдөм ингээл нэг гадны юм л тавьчихвал болно гэж боддог байсан бодлууд нь одоо бол шал өөр хэмжээнд өөрчлөгдөж. Тэр та нэг түрүү хэлсэн шүү дээ. Очихоор нэг үйлдвэрүүд дээр очихоор за наанаа хурж болохгүй шүү ч юм уу те. Тэгэл нэг харахаар ингээл бүх юм ингээд яг юм тогтцсон. Тэгээд ерөөсөө өөрчлөлт авахааргүй байгаад тэгсэн нэг юм өөрчлөх ёстой юм шиг. Тэр нэг хөгжиж тэрний ингээд сайжруулж хөгжиж үзээгүй тийм нэг туршлага байхгүй болохоор бид нар ингээд өөрчлөх боломжтой, хөгжих боломжтой, сайжрах боломжтой гэдгийг ерөөсөө мэдэхгүй байхгүй. Нэг сайн юм хуулж авчрахад тэрл угсаа яг үдсэн юм тэр. Тэгэхээр сайн юм хуулж авчрах, сайжрах гэдэг нь болохоор дахиад тойрч явж байгаад энэс сайн юм дахиад хуулж авчрах юм л бодоод байдаг болохоос ингээд ингэж явах боломжтой гэдгийг бас сайн мэддэггүй. Тэгээд одоо бол яг ямар ч байсан тэгээд үдцсэн газрууд бол бүр ингээд окей за нөгөө одоо хэдүүлээ яах вэ одоо дараагийн юм яах вэ гэдэг тийм газрууд бол бас нэг үе бодоход хамаагүй их болчихлоо. Тэгэхээр хэрвээ ер нь Andorian-ы одоо санал болгох ч үйлчлэгч юм технологийн шийдлийг нь ер нь яг гоё өөрийнхөө үйлдвэр дээр ч юм уу өөрийнхөө бизнес дээр ингээд гоё турш үзье гэж бодож байгаа хүн байх юм бол ер нь өөрчлөлтөд айгүй нээлттэй хандах хэрэгтэй юм шүү дээ. Тэгээд өөрөөр зүгээр бас таны зүгээр нэг ер нь ийм юм ингэчүүл зүгээрдэг ч юм уу иймэрхүү зүйлдээ одоо эртнээс ингээд датагаа ингээд анхаарж байгаа дараа нь чинь хэрэг болно ч юм уу те нэг тийм одоо нэг жишээл би өмнө нэг Мазал AI-ийн үүсгэн байгуулагч хахтай ярилцчихсэн. Тэгэхэд цаадах чи яриад нөгөө төрийн байгууллагуудад нэг юм нөгөө нэг шийдлүүдээ ингээл яриад ингээд санал болгосон чинь ямар ч юм өөрчлөлт авахд ингээд бэлэн биш. Эхнээс нь бүх зүйлийг ойлгох нь өөр амар их цаг авч ийна гэдэг. Тэрэн шиг ерөн зүгээр яг хэрвээ Andorian-ы одоо үйлчлэгч юм уу шийдлийг нь авахыг хүсэж байгаа ингээд үйлдвэрлэл эрхлэгч хүн байлаа гэж бодоход ер нь юун дээрээ илүү анхаарчвал та хэдийн бас цагийг хэмнээд өөрийнхөө бас илүү цагийг хэмнээ шийдлээс хурдан бэлдэх боломжтой байх бол.
Юу юм бэ лээ? Ер нь бол ингээд манайд яг ялангуяа энэ за уулуур хаач гэлтгүү бүх компаниуд ерөнхийдөө төстэй зөвхөн нөгөө төрийн ч гэлтгүү хувийн том компаниуд ч гэсэн дотроо ингээд зөндөө авилга хүн цогтой ингээд зүгээр ингээд ер нь бол бүгд байдаг. Тэгээд тэрний бас нэг гол гардаг шалтгаан нь гэхээр одоо жишээлхэд ингээд одоо яг одоо бүгдийг ингээд удирдах байгаа удирдлагын хэсэг байна те одоо гүйцэтгэх захирал те одоо өвнөрүүд байж байна. Тэрний даавар нь за янз бүрийн нөгөө менежерийн төвшний бас хүмүүс байгаа. Тэгээд даавар нь яг нөгөө операшн дээр ажиллаж байгаа хүмүүс байгаа. Ингээд энэ гурав маань өөрөө ингээд гурван өөр тийшээ харцсан хоорондоо ойлголцдгүй юм байлээ. Тэгээд ингээд шал өөр зүйлүүд гээд одоо бодцоо жишээлхэд компани удирдах бол дунд менежерүүдтэй нэг ингээрэй гэж хэлэл тэгэл боллоо. Тэрнээс хойш энэ хоёрын хооронд бас тийм ямар ч нөгөө юу байхгүй, харилцаа байхгүй. Яг операшн юу хоёрын хооронд ч харилцаа байхгүй. Операшн дээр ажиллаж байгаа хүнд бол компани ашиг олж ийн үү олохгүй байна уу? Бодлын ч байхгүй. Чүл ингээ компани ашиг олоод ингээд ингэнэ гэхээр тэр өөрт нь ямар ч тийм ерөөсөө биш. Нийгмийг өөрчлөөд ингээд нөгөө цалингаа хийгээд энийг хийгээд цалингаа авчихсан чинь энийг авчих өөрчлөө аячихгүй гэдэгт л санаа зовхоос. Дунд шат болоод ирэнгүүт бас өөр бас шал өөр санаа зов. Дээшлээд эхлэнгүүт тэр доор хүмүүс зовж гин үү яаж гин үү тэр өдөржингөө уцаар ярьж гин үү тэр Excel дээр ажиллаж гин үү эсвэл амархан хийж гин тэр бас ерөөсөө сонирн биш. Тэгэхээр энэ гурав чинь ингээд нэг юм дээр байх хэрэгтэй байхгүй юу? Гурлаа яг нэг юмны төлөө явж явах хэрэгтэй. Компани ашигтай байх хэрэгтэй. Компани ашигтай байх юм бол operation дээр ч ажиллаж байгаа хүн шал өөр юм авчрын менежер тэгээ өвнөрттэй бүгдээрэнд нь адилхан байх хэрэгтэй. Тэр энэ маань ерөөсөө тийм биш байд юм бэлээ. Одоо энэ Silicon Valley-гийн компаниудад бол ингээл бид нар ч хамт суугаал гэж байгаа цэргийн бэргээ бүгд л ингээл яг л яаж ингээл та энийг одоо яах вэ гэх. Яагаад гэвэл бүгдээрээ хувьцаа эзэмшигч бүгдээрэнд нь хувьцаагаар цалин өгдөг. Өнөөдөр Google-ийн хувьцаа 10% унахад ажил дээр ингээд майцсан те. Өнөөдөр нэг лаунч хийгээл 10% өссөн багт маргааш нь зүгээр шүү. Ингээ нөгөө энэ дотор чи ингээд нэг л юмар амьсгалж байгаа бүгд ингээд альч газар нөтсөн бүгд адилхан юм бодож байгаа хүмүүс байгаа. Тэр communication амар алдагдсан байдаг. Тэр жоохон хэцүү юм байлаа. Одоо жишээлхэд удирдлагатай ярьж байгаа локей гэж яагаад очихоор операторууд нь хөдлөхгүй ч юм уу. Операторууд нь окей болж ийн стайх юм байна. Наадах чинь ингэмээр удирдлагын шал өөр юм бодоолгүй. Наад чинь нөгөө дараагийн сонгуулиар энэ төр гэл ингээл өөр юм байна. Тийм юм амар хэцүү. Тэгтээ одоо тэгээд ингээл хөгжлийнхаа л нэг үед л явж байгаа л ах. Тэгээд иймэрхүү юмнууд дээр жоохон цаг алдах нь багасчвал хамаагүй хурд явахаар тэгээд бидний нөгөө хүсдэг юм болохоор компаниудаас хүсдэг юм болохоор нэгдүгээрт операшнероо сайжруулъя, зардлаа багасгая, ашиг орлогоо нэмье гэдэг хүсэлтэй компани байх юм бол хамт ажиллахад бүр амар гоё, амар. Яг тэр чинь нөгөө сайжруулах, хөгжүүлэх хүсэл байгаад байна шүү дээ. Тэгэхээр окей энийг чи тэрийг чи ингээд ингэчих юм бол энэ багасах гэдэг ингэх гээд байх юм бол гэл мангар хурдтай явдаг. Зүгээр үнэхээр мөнгө олох сонирхолгүй бид нэр тийм сонирхол бол байхгүй танаар. Тэгээд тоог нэг яав нэг сайжруулах л юм. Тэгтээ тэргүй алтны үнэсэж явахт тэгээд мөө. Шоо юм бодоод тэгээд байж байгаа газрууд ч байна. Тийм газруудтай бол харьцахад ярихад амар хэцүү. Ашиг олох сонирхолгүй, мөнгө олох сонирхолгүй газруудтай бол ерөөсөө ямар ч ярих зөв амар хэцүү л. Тэр юм л болчвол бусдын бол шийдэж болно шин. Зэндэл шийдэх нэг за хоёулынхны ярьсан ер нь жоохон төгсгөл хэсэг рүүгээ хандж байна. Та түрүүнийг яриандаа дурдсан те баг Улаанбаатар хотоо нэг жоохон симуляц хийгээд ингээд дижитал орчинд баг хардаг болчвол гоё л те смарт сити гэж дараагийн
үйлдэлүүдээ авахц хүртэл шийдлүүдийг нь хийгэж хүртэл аяга амархан болоод эхэлчих байх. Тэнгүүд яг зүгээр надад сонирхолтой санагдаж байгаа нь одоо ч Улаанбаатар хотыг ч юм уу өөр одоо Улаанбаатар хотыг яг ингээд бодит яг дижитал твийн хувилбарыг ингээд гаргаж ирэхэд ер нь хэр хэцүү вэ? Одоо таны нөө түрүүний ярианаас дурсаж яхад болохоор ингээд энэ салбар юу нэг яг тэр миний үзэж байгаа видео бичлэг шигээ тийм төвшөнд арай очиог байгаа байхгүй ирээдүйд л ер нь нэг тийм болно гэдэг болохоос шүү дээ. Тэнгүүд одоо ер нь Улаанбаатар хотыг дижитал твийн хувилбарыг нь гаргаж ирээд өстө дураараа ингээд юмаа ингээд тестэлж мэслээд үзэх ер нь шийдэл нь бол боломжтой юу боломжгүй юу? Хэрвээ боломжтой бол ер нь хэр хугацаа авах ажил бол ер нь яг хоо нөгөө нэг ямар төвшин гэж бодхоосоо жоохон өөр л байх. Одоо зарим хүмүүс ингээл төсөөлж байгаа ингээл бүх юм ингээл те яг бүр ингээл дотор нь явж байгаа юм шиг байх хэвээр юм уу? Эсвэл одоо зөвхөн нэг замын урсгалыг нь тест хийгээд симулейт хийх хэмжээнд байхад болох юм уу те? Янз бүрийн хүмүүсийн нэг төсөөлөл нь бол арай жоох янз бүр л байх. Гэхдээ ер нь бол бид нэг асуудлаа шийдэх хэмжээнд бол хангалттай их боломжтой. Тэ ямар ч байсан симулейт хийгээд окей энд замыг өөрчилчихэд энэ паркингийг өөрчилчихэд эсвэл юу гэдэг одоо энэ засварыг бид нар тэдэд цагийн хооронд хийхэд яахаар байна гэдгийг симулейт хийх хэмжээнд бол хангалттай. Одоо энэ асуудлуудаа шийдэх нь хамгийн гол нь шүү дээ. Тэгэхээр тэр асуудлуудыг шийдэх хэмжээнд бол хангалттай их боломжтой. Ер нь хэр хугацаа зарцуулах бодлого. Одоо жишээл за төгжрөл утаа гэл нэг хоёр одоо core асуудал шүү дээ. Энэ хоёрыг шийдээд за энэ хоёрыг дижитал орчин тестлээд ингүүл тэх юм байна гэдэг тэр хувилбарыг нь гаргаж ирэхэд ер нь хэр хугацаа авах бол. За тэгтээ ингээл дата матагаа бүрдүүлэхээс авах бас хугацаа орно л доо. Нэг 3 сар 6 сарын дотор бол дуусчихад бол биш байх гэж би бодож байна тийм. Ямар ч байсан нэг жил гэж бодож ээж л үр дүнд хүрэх байх. Эхний үр дүнд. Зөв. Окей. За хоёлаа төгсөлтөн зүгээр ер нь одоо энэ дижитал твийн салбарт яг энэ одоо AI-тай холбоотой энэ одоо сүүлд орж ирж байгаа өөрчлөлтүүд ч юм уу. Одоо ер нь энэ дижитал твийн дээр яг ямар одоо өөрчлөлтүүд ирээдүйд ер нь гарч ирээд инженеруудын ч юм уу яг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цагийг хэмнэх ч юм уу. Тэгээ эргүүлээд нөгөө үйлдвэрлэлийн энтертэй бас ийм нөлөө үзүүлж болох үст тийм импакт ирэхээр тийм шийдэл юу байгаа юу? Одоо ойрд ямар өөрчлөлт гарах бол гэж таарч байна. За ер нь бол одоо нэг энэ модельүүд өөрөө ийм хүчтэй болоод ирэхээр өмнө нь ингээд төсөөлж байгаагүй юмнууд зөндөө гарах байх гэж бодоод байна. Тэгээ ер нь бол хизээч өмнө нь ийм юм болно гэж ер нь ийм юмыг болдог болно, ийм юм чаддаг байна гэж ерөөсөө төсөөлж байгаагүй юмнууд зөндөө гарч ирэх байх. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд бид нар ингээд роботыг харахад роботыг зүгээр нэг явуулдаг болгох нэг асуудал тийм. Явдаг болчлоо, ингэдэг болчлоо гэх нэг асуудал. Мань хүн дээр нэг энэ language модель чинь ороод ирэхээр бүр шал өөр төвшний юм болоод эхэлж байгаа байхгүй. Нөхөр ингээд тэр хооронд чинь зүгээр language моделоор даалгавар аваад тэрнийг өөр юм болгоод тэгээ тийшээ очиод тэр үйлдэлийг хийх боломжтой болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр урд өмнө ингээд софтвер гэчмийг бодохдоо хүн ямар нэгэн байдлаар ингээд ямар нэг юмнуудыг бодно тий янз бүрийн шийдвэрүүдийг гаргана одоо алтны үн өсөж байгаа юм чинь ингэчээ одоо ингэчээ юмнуудыг хүн л ерөнхийдөө янз бүрээр бас бодоол тий тэгээд доотлолт нь нэг түүл маягаар ашигладаг байсан бол одоо бол тэр бодолтыг хүн хийх шаардлагагүй болоод ирэхээр энэ бүр ингээд шал өөр төвшний юмнууд болж эхлэх байхгүй. Тэгэхээр би бүр шал өөр төвшний юмнууд болно байх гэж бодож байна. Гэтэ тэрний ингээд одоо янз бүрээр хийж үзчихэж л
хойно нь гарна л та. Энэ болж जैन тэр байна. Тэгэхээр тэрнийг хийж үзнэ. Тэгэл хийж үзэж байгаа л урдчилж яг хүрэх хэвээр. Би бол ингэж төсөөлж исэн анх эхлээд. Гэхдээ яг тэрэндээ бас хүрч чадаагүй л байгаа. Гэхдээ бид нэр тэр зам руу л явж байгаа. Ер нь тэнд зориулсан одоо нэг суур юмнуудаа хийгээл янз бүрээр туршиж үзээл, хийж үзээл, фейлдэл, андуурын стейшн гэдэг бид нэг юм хийж байгаа. Фейлдэл бас яг сайн болохгүй байна гэл. Тэгэхээр тэр болохоор миний төсөөлөл болохоор юу гэсэн бэ гэхээр iPhone for industries тэ яг энэ iPhone шиг юм нэг хардвер байх хэвээр. Ингээл iPhone-ыг анх хүн гарч яхад ингээд амар тэнэг санагдчихсан байхгүй. Үгүй гар утас байж юм. Наа чин бас юм янз бүрийн бичдэг нэг юм таблет руу юм байсан шүү дээ тэр гар утаснаас. Энэ хоёрыг нийлүүлсэн тэрвэр утсаар ярих энэ дээр тэр гарах хоёр ямар ялгаатай юм те. Камер амар гоё камер байж хахад дижитал камер байж хахад заавал утсан дээр камер байх ямар шаардлагатай. Зүгээр л тэднээс ингэ нийлүүлсэн л юм байхгүй. Гэхдээ нийлүүлчихээр шал өөр үр дүн гарч эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр ийм юм болох юм байна гэдгийг тухайн үед хүмүүс анхандаа ерөөсөө ойлгоогүй юу болох гэдэг нь ерөөсөө ойлгоогүй. Би болохоор яг тэр индастриал орчинд бас тийм болно гэж бодод байгаа. Одоо бид ингээд янз бүрийн девайсууд байгаа шүү дээ. Ийм нэг сенсор мессер тусдаа баах юмнууд. Энэ юмнууд бүгд байхгүй болоод ганцхан шон үлдэнэ. Тэр шонгуудыг авчраал тавьчихаар тэр шонгууд дотроо дээрээ камертай бүх юма харж яадаг, бүх сенсортэй, бүх орчноо хараад байж яадаг. Тэрнийг авчраал асаангууд ингээд орчин бүгд ингээд рендерлэгдээд харагдал тийм. Рендерлэгдэл гараад ирдэг. Барилга барихынхаа өмнө тэр шонгуудыг хэсгийг авчраал тавингууд тэр нь өөрөө нэтворкөө цацчдаг бүгдийг хараа байж яадаг. Тэгэхээр ямар нэгэн үйлдвэр барихын тулд үйлдвэр дотор тэр шонгуудыг авчраал тавиалдгаал тэрнээс хойш асуудал бүгд шийдэгддэг. Тэр нэг тийм нэг тэр бид нар болохоор за Android station гэх нэг юм нэг шон хийж iPhone for industry. Нэг камер нь бүгдийг хараад бүгдийг рендерлээл бүх юмнууд бүх датануудаа аваад ингэдэг болох ч гэж бодсон байхгүй. Тэгээд ер нь бол нэг тиймэрхүү юм руу л ер нь явуулах амар сонирхолтой байгаа. Тэгээд яг аймаар бүх юм шийдэгддэг. Тэгэхгүй гээл энд нэг сенсор ягаал энд нэг ингээл ингэхэр чи амар төвхтэй хамаг юу аваа хийцдэг. Тэгээд тийм юм хиймэргүй л байгаа. Nice. За хоёулынхны ярилцлага энэ хүрээд ер нь өндөрлж байна. Тэгээд би Andrion компанитай холбоотой мэдээлэл авах боломжтой сувгуудыг нь бас энэ контентийнхоо description-д оруулчихъя. Тэгээд бас батлага авах юм. Би таны нөгөө нэг BTS нэг софтвер компани гээл та нөгөө ховийнхаа YouTube дээр авиг хвчлэг гэдэгс шүү дээ. Тийм. Та тэгээ хийгээг нэлээд удаж байгаа бах те. Тиймэрхүү нөгөө зав бас яг яаж чадхаа байлцсан. Би таны тэр үеийнхээ яг хийдэг үеийнх нөгөө нэг тэр сурч бичлэгүүдийг яг үздэг байсан. Батлах юм бас YouTube-ийг би бас колор хийчихнэ. За. Тэгэхээр ерөнхийдөө жоохон хуучирсан байж магадгүй. Гэтэл яг бас янз бүрийн санаа авах юм байгаа бах. Би бол. Наад тэр BTS бол нөхөр сонирхолтой санагдсан. Бас аваад үзээрэй. Тэгээд бүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бүсг юм бол би доор линкүүдийг оруулж та бүх ороод хэлцэхэд болно. За тэгээд энэхүү натайгаа ярилцсанд баярлалаа батлах. Yeah.